За. За. За өнөөдөр стандартын хилцүүлэг маань за барилгын салбарын дараа эрүүл мэнд яг одоо бол хүнсний салбарын стандартын хилцүүлэг маань явж байна. За үдээс хойш бол хүрээлэн буурчин. Нэгсэндээ яг хүний хөгжилттэй хүний эрүүл мэнд амнаас амьдралын чанарт хамгийн түрүүн хамгийн ихэнд хамааралтай хүнс эрүүл мэнд хүрээлэн буурчин за барилга гэсэн салбар дээр стандартын хилцүүлэгүүд явж байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн салбарын хилцүүлэг өчигдөр бас нэлээд үр дүнтэй явлаа. Одоо бид нэр салбар болгоны дараа, хуралдаан болгоны дараа зөвлөмжүүд гарч байгаа юм л да. Тэгэхээр тэндээс тусаж байгаа саналуу за хүнсний салбар дээр ч гэсэн ер нь бол стандартууд бол нэлээд хуучирсан байна. Шинжлэх зайлшгүй шаардлага байна. Гэхдээ энэний ард нь дандаа санхүүжилтүүд яригддаг. Тэгэхээр яг барилгын салбар бол барилгын хөгжлийн төв. Энэ өөрөө стандартт эргэцэн орчин илүү боловсруулан үүрэгтэй. За бас төсөв өргөтөө. Бусад салбарууд дээр л одоо яг иймэрхүү тогтолцоонууд байхгүй. Тэгэхээр иймэрхүү тогтолцоо буцааж эргээд тухайн салбарын одоо стандартыг сайжруулах хэрэгцээ орчныг илүү боловсронгуй болгох одоо тогтолцоо одоо зайлшгүй шаардлагатай гэдэг нь бол харагдаж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар бас стандартыг бас хэрэгжилтийг хангахдаг хяналтыг нь тавих одоо энэ механизм байна. Ер нь бол нэлээд алдагдсан гэдэг нь бол бас харагдаж байна л да. Ялангуяа хүнс эрүүл мэнд гэдэг бол хүнд бидний одоо хөгжилт бидний амьдралын чанарт шууд хамааралтай учраас энэний одоо тогтолцооны нэгдсэн тогтолцооны механизм бол өгүүлэгж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр маш олон оролцогчид эрүүл мэндийн талаас ч гэсэн хүнс талаас ч гэсэн ер нь хүнс эмийн тусгаалсан одоо нэгдсэн тийм систем нэгдсэн тогтолцоо одоо агентлаг гэх юм уу агентлагийн түвшинд зайлшгүй байх шаардлагатай гэсэн санал дүгнэлтүүд бол одоо маш олон гарч байна л та. Тэгэхээр ер нь бусад орны жишгийг ингээд аваад үзсэн ч гэсэн ер нь хөгжсөн орны за жишээлбэл Канадын жишээ байна тийм. Энэ дээр бол яг маш либералчлагдсан эдийн засаг гэхдээ яг хүний амаар ордог тэр хүнс эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэд эмэн дээр хүнсэн дээр одоо төрийн одоо нэгдсэн тийм хяналтын системтэй. Тэгэхээр одоо Монголд мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан болгоснаас хойш бүгдээрээ салбар болгонд очсон лабораториуд нь жишээлбэл энэ тэнд ингээд хуваагдаад очсон байна л да. Гайл ерөнхий лаборатори, гайл дээр нэг лаборатори байна. Хабуул гэж стандарт хэмжил зүйн газрын доор ингээд тусдаа очсон хоорондоо мэдээлэлээ солилцдгоо. Тэгээд хоорондын уялдаа хангахгүй ерөөсөө салбар хоорондын уялдаа ер нь бол сүүлийн одоо хэдэн жил бол ерөөсөө алдагдсан нь бол энэ салбарын бол маш ноцтойгоор энэ асуудлыг бол хөндөж гаргаж тавьж байгаа. Ажлын хэсгийг бас ахалж байгаа. Яг одоо энэ хилцүүлэг өрнө дараа нь үр дүн бас чухал байна л да. Тэгээд одоо стандартууд нь гараад ирдэг тий гол нь мөрдөх хяналт хэрэгжүүлэх дээр л анхаарах чухал. Тэр тал дээр ямар бодлоо? Тэгэхээр ер нь энэ хилцүүлгүүдээс одоо бид нар зөвлөмжүүдийг гаргаж байгаа. Тэгэхээр салбар болгон өөр өөрсдийн ийм зүйлүүдийг хийх шаардлагатай байна гэсэн 10 зөвлөө бүгдийн жагсаалтаар гарч ирж байгаа. Тэгэхээр эндээс саналууд ер нь бол хоорондоо давхцалтаа нэгтгэхэр байна л да. Тэгэхээр тэрүүн дээр одоо яг гэх юм бол асуудлаа одоо салбар нь өөрөө хамгийн сайн мэддэг, шийдлэж гэсэн салбарын өөрсдөө хамгийн сайн мэддэг. Тэгэхээр яг тэрийг нь л өнөөдөр цуглуулах гэж яг энэ нээлттэй хилцүүлгүүдийг хийж байгаа гол одоо агуулга нь тэр л дээ. Тэгэхээр эндээс гарсан саналуудыг ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн за мөн одоо холбогдох одоо яамдууд агентлагуудтай одоо хүргүүлнэ нэгдүгээрт. Хоёрдугаарт бас энэ хилцүүлгийн үр дүнд бас тухайн салбарууд дээр информашн чанартай томоохон зүйлүүд заавал гараасаа гэж чин сэтгэлээсээ бас хүсэж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн. Тэгэхээр яг хөө мэрэгжлийн хяналтыг эргэж сэргиэх бол биш л дээ. Одоо хүнс одоо жишээлбэл ингээд мэрэгжлийн хяналтыг бол дахин сэргиэх шаардлага байхгүй. Энэ бол өөрөө бүх нэгсэнтэй centralized буюу бүх хяналтын системийг нэгтгэсэн тийм нэг дэвэр доор авсан систем байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол шаардлага баг. Харин зөвхөн яг хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөлтөө хүнс эм байна те. За энэ хяналтын системийг хооронд нь нэгтгэх ёстой биш үү гэсэн санал бол салбарынхнаас эрүүл мэндийн салбараас ч хүнсний салбараас ч гэсэн маш тод гарч ирж байна л да. Тэгэхээр энэ одоо жишээлбэл хүнс эм яг тэгэхээр энэ хоёр чинь өөрөө бас хоорондоо маш олон давхцалтай лабораторийн талаас ч гэсэн бодлого талаас нь давхцалтай. Тэгэхээр энэ нэгдсэн нэг систем рүү орох ёстой биш үү? Хүнс эмийн агентлаг одоо Монголд үнэхээр өгүүлэгдэж байгаа юм байна гэдэг нь бол одоо энэ салбарынхнаас бол дуу хоолой дээр маш чанга гарч ирж байна л та. Тэгэхээр энэ хүнс эмийн агентлаг байгуулагдсан ч гэсэн зүгээр нэг яамны дор биш магадгүй шадар сайтын дор шаардлагатай тэр лабораториуд нь бүгдээрээ хоорондоо бас нэгдэжээж илүү үр дүнтэй одоо
одоо хяналтын механизм талаасаа ч гэсэн ойлгомжтой байх юм байна гэдгийг салбарын одоо өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлж байна. Одоо стандартаа мөрдөө одоо стандартаа хот гэж ярьж штэ. Хамгийн гол нь иргэдтэй бас энэ стандартын талаар мэдээлэл өгөх нь илүү чухал юм болов гэж бас хараад байна. Тэгжээж хаана хяналт бас гэдэг юм тавигдах. Зөв. Тэгэхээр одоо жишээлбэл өчигдөр эрүүл мэндийн дээр лабораторийн асуудлууд төгсөж байгаа. За Монгол улсад одоо нийтдээ 400 гаруй одоо лабораториуд байна. Тэдний итгэмжлэгдсэний аваад үзэхээр нэг 35 орчим нь итгэмжлэгдсэн лаборатори. Итгэмжлэгдсэн гэдэг нь стандартын шаардлага хангасныг нь баталгаажуулсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл өчигдөр ч гэсэн би хэрэглэгчийн хувьд те одоо жишээлбэл шинжилгээ өгөх шаардлагатай бол шинжилгээ өгч байхдаа би лаборатори итгэмжлэгдсэн үгийг нь харддаг үлээ гэж өчигдөр бодож ирээ л да. Тэгэхээр чин итгэмжлэгдсэн лаборатори 35 бусдууд нь итгэмжлэгдэг юм байна л да. Тэгэхээр нэгсэнтэй стандартын дагуу шаардлагын дагуу явж гинэ үгүй гэдг нь баталгааж байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй. Яг лаборатори улсын эмнэлгүүд дээр одоо лаборатори нь байна. Эсвэл тусдаа бас лабораториуд бие даасан лабораториуд бас байгаа юм байна. Тэгэхээр хэрэглэгчийн хувьд ч гэсэн би бодохдоо бол бид нар ч гэсэн харахтаа тухайн лабораторид цусны ч юм уу шинжилгээ өгөхдөө тэр итгэмжлэгдсэн лаборатори байна уу үгүй юу гэдгээ бас давхар одоо шалгаж явах хэрэгтэй юм байлаа. Тэгэхээр гэх мэтчлэн энэ мэдээлэл бол олон нийтэд бол ил тод тий одоо хүрээсээ бид нар хэрэглэгчийн төвшөнд итгэмжлэгдсэн лаборатори мөн үгүй гэдгээ бид нар бас заавал мэдэх ёстой л гэж би ойлгосон.